Бид нар нийгэмд амьдарч байгаагаас хойш маш олон зүйлд оролцож байдаг. За тэгээ энэ дундаас бас нэлээд онцолж хэлье гэсэн зүйл бол age integration гэдэг ойлголт байдаг тийм. Нэгсэндээ бид нар насны ялгаатай байдлыг бууруулах, насны ялгаатай байдлыг байхгүй болгох, багасгах энэ шаардлагатай. За юу гэсэн үг гэхээр одоо л сүүлийн үед бас нэлээд гарч ийн л та ингээл насаар нь ялгаар Z generation гэн millennials гэн энэ бүхэн яг нь ангилж тэр хүмүүст хүргэх одоо жишээлбэл төрийн үйлчлэгээ гэдэг юм уу тэр талаас нь ангилж байгаа боловч бид яг үндсэн хуулиндаа одоо зааж өгсөн эрхийнхээ дагуу бид бол хизээч ялгуурлагдах ёсгүй, хизээч гадуурхагдах ёсгүй. Та 5 настай байна уу, 50 настай байна уу, 20 настай байна уу хамаагүй. Одоо бид нар харлаа шүү дээ Оскар 73 настай эмэгтэй те 83 настай хүмүүс Оскар авч байна. Энэ юу яаж юм гэхээр бидний дунд насны ялгаатай байдал гэж байхгүй, байхсгүй. Нас нэмэгдэх тусам ухаан нэмэгдчихэд, нас нэмэгдэх тусам туршлага нэмэгдчихэд учраас бид нар илүү үн цэнтэй болж идэг. Тэгэхээр нөгөө нас нь явах тусам одоо яана би нийгмээс шахагдана, залуу үе гарч ирж байна. Миний ирээдүй одоо хэцүү болж байна гэж боддог бодлол үеийн өнгөрцөн. Хэрвээ та хөгжиж байгаа бол өөрийгөө хөгжүүлж байгаа бол эрүүл мэндэд анхаарч тэ тасгал хөдөлгөөн хийж зөв хоолж байгаа бол та хизээч нийгмээс байхгүй болно гэж байхгүй. Та хизээч залуу үедээ одоо зохигдохгүй. Яг залуу үе одоо дунднаас ахмигнаас бүх хүмүүс холилдон нэгдэж нэг нэгэндээ туршлага хуваалцаж нэг нэгээ хүндэлж сонсож ингэж нэгдэж энэ нийгэм чинь бий болдог угаасаа жамтай учраас юу гэж хэлэх гээд байна гэхээр залуу үе дээд үеүдээ хүндлэх хэрэгтэй. Дээд үеийн залуу яас хүндж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн гол нэг нэгэндээ хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүн шиг байх хэрэгтэй. Тийм байж л бид нар чинь хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөж шүү дээ.